2025 оны нар хурдагш ирсэн гайхалтай сайхан өдөр байна. За тэгээ 2025 оныхоо анхны влогийг унсан газар угаасан уснасаа эхлэе гэж бодож байна. Тэгээд ингээд миний өсөж төрсөн энэ одоо байшин гэр энэ одоо зондоо бүр багсайсан ногоон янзын гоё юм мойл ургадаг том мойлнууд ургадаг тийм мойлны мод. Тэгээд нэг мойлынхаа модонд мөрөгчээ. За тэгээ энэ мойлынхаа модонд одоо 10 жил байхдаа шалгалтанд орхоо явахдаа ч юм уу аливаа ажил үйлсээ бүтээхээ явахдаа энэ модонд мөрөгчөө явангууд нэг амар тийм гоё ягаад ч бүтээд идэг бүх л зүйл бүтээд идэг. Тэгээд энэ 25 онд угаасаа бүх зүйл сайхан бүтэмжтэй байх болтугай гэд. Эмээ. Ишээ хараад за ингээ хүн 25 онд яах вэ их үү? Гүгийнхээ сайхан зам мурцыг сайхан өрөөл өргөөд. За 25 онд элвэг ажил үйлсэн бүтэмжтэй амьдрал нь сайхан тэгшэрх болтугай гэж өрөөй дөө. За гэдэг эмээ өдөр ер нь хар багасаа өссөн. Эмээтэй хайртай шүү. За зүгээр баярлалаа. За мэдээ үзүүлчих. За сайн яваарай. Яг чи ингээл нутагтаа ирсэн чи ингээл тэгэл одоо хар багын дорсомжууд ингээл тэр мэдрэмж үнэр те үнэхээр гайхалтай байдаг. Өсөж төрсөн гэдэг шиг ингээд сурж хүмүүжсэн сургуулийнхаа хашаан дотор ороод ирсэн гоё байна. Яа, хан эдийн засгийн сургууль багш нарыгаа тэгээд ангийнхныгаа амар гоё санаж байна. Тэгээд буцаад болдог бол ингээ 10 жилдээ очиод хүүхэд нас руу очимоор ч юм шиг те. Тэгэхээр гоё мэдрэмж байна. За одоо хуучин одоо энэ зүүн зах гэж нэрлэгддэг байсан Сэцэн хаан худалдааны төв. Энийн хажууд одоо манай эгч маань энэ Ихэнгүүмэл гэдэг энэ цайны газар ажиллаж байгаа. Тэгээд эгч маань одоо намайг бараг өсгсөн. Тэгээ ер нь бол бараг ээжээс минь өөрцгөө тийм мундаг эмэгтэй хүн байгаа. Хинтийн аймагт байгаа. Хинтийн аймагт оршин суугаа хэлсэн. Хинтийн аймгийг тойр ингээд дайрч гарч байгаа хүмүүс байвал манай энэ эгчийн цайны газар дээр ирж хоол идэрээ бүр хизээж харамсахгүй амттай хоолнууд хийдэг гэдгийг бол би бүр насаараа хоолыг идэж өссөн би амлаа. За энэ одоо гамбах маань аавын маань дөө хөргөлтэй. Дүүдээ ингэж ажлын амьдрал наачаар сайн хүсээд өссөн зүйлээ өрөөсөө л ичлээ да. Энэ жил хүрнэ. Ядж чад. Амжилт. За. За баярлалаа. За. Нилээ ачаалттай байх юм гэдэг чинь уусаа тэгээд галтгооны ажил гэдэг чинь одоо тогооч нар их ойлгох бах. Гарч иж ерөөсөө амжтгүй шүү дээ. Хамттай хоолтой хүн чинь гэдэг бүр ачаалттай байт юм байна. Энэ бүрийн юм хоёр алганы хэмжээд ийм амар том тогоо шиг юм аяга байна. Энэ аягаар ингээд шөтөө болдог угаасаа чадахгүй байхын аргагүй л гэдэг ёо. Гэвчтэйг явахад бол өдөр болгон л татах юм байна. Гэвчээ ажил гайгүй зэгцэрхээр нэг чигийг танилцуулна. Энэ хоёр хацаатаас хоол идлээ шүү дээ. Өчтөр нас нэмсэн. Яа, төрсө өдөр болцсон. За ихч маань энэ галтгооноос ер нь гарч ирэхгүй би ч тийч хүлээгээл суугаад байлаа. Угаасаа гарч ирэхгүй амжихгүй маань энэ халуун плетикний хажууд ингээд удаан өдөржингөө зогсоод өөр хөхтийнхээ төлөө гэр бүлийнхээ төлөө бас ер нь ихч маань намайг ер нь бол өсгсөн. Миний ээжээс өөрцгөө би хүртэл одоо мөмийн идэж өслөө. Тэгээд хичээсээ ерөөлийн үг сонсох гээд ирлээ. За тэгээд дүүдээ цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсээд эрүүл энх байгаарай. Тэгээд өндрөөс өндөр амжилт хүсье. Сансан юу санаж бодож जैन сансан бодсноо өөрөө дотроо ер нь биелэн бүтнэ гэж бодоод явхад бүх юм бүтэн шүү мэдөө. Тэгээд бодлоо биелүүлээд өөрийнхөө сансан зорьсондоо хүрээрэ гэж дүүдээ хэдий та хайртай шүү дүүдээ. Хүрээд ирсэнд нь маш их баярлалаа. Гэвчтэй дүү маш их хайртай юм. Өдрлийн төлөөц гэж юм гэвчтэй юм гэж. За. Хайртай шүү. Тэгээд манай эгчийн цайны газраар ирж үйлчлүүлээрээ ер нь бол одоо аймагтаа 10 гаруй жил хоол хийж одоо аймгийн одоо хинтийн нутгийн зан олно одоо гээд 11 жил 12 жил ч л бараг хооллороо ингээд амттай хооллороо та бүхнийгээ дайлж байгаа. Тэгээд эгчийн маань цайны газраар ирж үйлчлүүлээрээ гэж хүсэж байна. За баярлалаа. Манайхаар үйлчлүүлдэг
Улсуудаа бүгдээрэнд нь баярлж явдаг шүү. Манайхаас хүрэлтийн хоолоор заадаар ирж үйлчлүүлээд манайхыг тэнд ороод байраа солиод ажлын байраа солиод явсан ч гэсэн байнгын үнж үйлчлүүлээд та бүхэндээ баярлалаа. Та бүхний хувь нэмэр бидний ордог ашиг амьдралд маань их нэмэр болж байгаа шүү. Та нартай баярлалаа. Баярлж явдаг шүү. Одоо манай хүргэн ах маань. За. Сан байна уу? Энэ өдрөмөнд. Дүүтэнийг сайхан гоё ерөөлж. За төдөө ер нь цаашдаа ажлын амжилт төсөй 25 онд бас ажил хөдөлмөрөөр гоё дүүрэн байгаарай л гэж хэлээ да. За ажлын амжилт. За баярлалаа. Эфт худалдааны төв. За энд хүнсний зах нь байна. Энд болохоор барааны, тэнд болохоор хойдолт нь хоолны. Манай одоо нэг өөр нэг их чинь одоо цайны газар байгаа. Ижи бас үсчин байгаа. Бас нэг лангуу байгаа. 2 лангуу байгаа. Тэгээд тэрийг орж бүгдээрээ танилцъя, сонирхъя. Энэ мандал гэдэг энэ зог. За тэгээд захиалга бас өөр авдаг. За игчтэй уулзах гэсэн игч маань байхгүй. Одоо энд байсан игч маань болохоор одоо тогооч биш. Одоо энэ газрыг ажилуулдаг. Одоо босс юм уу та. За тэгээд босс игч маань одоохондоо байхгүй. Гэтэ ямар ч юм энэ олон үндэстний зог руу эвт худалдааны төвийн шиг орвол мандал зогийг сонгож үйлчлүүлээрээ. Бас амт чанартай сайхан хоолтой. Гол нь манай мундаг игч маань ажилуулдаг аахгүй юу. За энэ игчийн лангуун дээр ирсэн игч угаасаа одоо нэг гадуур ажилтдаг. Энэ хүмүүс нь ер нь өөрсдөө байдаггүй мэн. Игчийн лангууд бас манай игч өсчин гэж хэлсэн. Тэгээ өсчингийн суудлан тэнд байгаа. Тэгээ энэ 66 дугаар лангуу. Аваас мөн 25 дугаар лангуу. Энэ эсрэг талынх нь яг эсрэг талынх нь гоо сайхны бүхэл зүйл байдаг. Одоо манай дүү ажилуулдаг. Түрүү бас байхгүй байсан нөө нэг сая мандал зоогийн босс тэр хүн байхгүйсэн. Одоо тэгээд охин нь байна. Тэгээд гоё лангууныхаа талаар гоё танилцуулж. Манай лангуунд хүний хэрэглээнд одоо зориулагдсан үсний болон гоо сайхан ахуй хэрэглээгээд бүх төрлийн бүтээгдэхүүн байгаа шүү. Ирээд зөвлөгөөгөө аваад тэгээд сонирхоорой үйлчлүүлээрэ манайхаар. За аагаа нь одоо явлаа. Хот руу явлаа. Чимээгч одоо энэ өсчээгч маань бас бид нартэй цог явах юм. Тэгээд би машины нэрээ явах юм байлээ. За тэгээд хотод болцоцгаая та. За баярлалаа. Ахтаны гоё үг. Аян замдаа сайн яваарэ. 25 онд яах вэ? 25 онд тэгээ амжилт бүтээлээр дүүрэн яаж жаргалтай байгаарэ гэж. Ерөөдөө гэхгүй. Юу гэдэг юу гэж байгаа. Нэг дүүгийн лангуун дээрээс одоо ингэ хэрэгтэй хөвөн дусц ингээд 25 дугаар лангуу, 66 дугаар лангуу. За ирж үйлчлүүлээрэй. За игчийн нэрээ өсчингийн судлал хамгийн наадал нөлөө. За игчийн өсчингийн судлалыг очиж бүгд тэр харцгаа. Мандал боонл мандлууд л өсчин. Мандал өсчин. За ингээд чимэгч одоо суудлын энэ өөрөө байхгүй. Тэгээд өнөөдөр хотод надтай цаг явах гэж байгаа. Хэрлэн гол дээр ирсэн зочин энэ. Хэлээ. Боби. Ямар Тэгвэл За ууж ундаалж тэнгэж тоглож ирсэн хэрлэн голынхаа хөвөн дээр. Хэрлэн гол дээр гүүрнийхээ хажууд ирлээ. Гахалтай нараа. Хэлтэрч унлаа. За тэгээд одоо ингээс уусаа өвлдөө хүмүүс ингээл гол руугаа гарч ирэл гулгаал. Яа. Тоглоол ингээл гоё идэм да. Яа янз юм байна. Чинсах. Эцсанаа. Хэрлэн голоос. За би нэг хотоос айгууд юм сүултэж ирсэн манайхан бол ирээд аль хэдийн юм чи ингээд гоё жил болгоны амар гоё бүгдээрээ цуглаад гоё чаргаар гулгаад хүүхдүүдтэйгээ гоё тоглодог. Тэгээ би энэ жил жоохон хоцорч ирсэн. Тэгээ манай өчигдөр буцсан болохоор сүүл мушгаад ганцаараа гол дээр ирсэн байна оо. За. Тэгэл багын хамаг дурсамж энэчээ өнгөрсөн. Энэ хинтийн аймагтаа төс хинтийн аймагтаа өнгөрсөн. Тэгэл дурсамжиндаа хөтлөгдөж амьдэрдэг юм да хүн тэгээд гоё байна.
шүү дээ. Ямар ихтэй? Өсчин. Та юу гэсэн? Жижиг жижиг шиг. Та хоёртэй таарах гээд гандрагч та хоёртой таарах гээд ерөөсө таараг баг. Шууд ингээд дөнгөс орц. Намайг хасаарай гэдэг нэ. Одоо манай ихчүүд ихснэр амар одоо хитигийн одоо. Зам сайхан байна. Орж илөө. Ард хоёр их хэрман олдчих. За хатруу явж байгаа цэнхэр явж байх юм дахтайгаа тарлаа гэж ах маань харагдах нь уу? Байна уу? Байна уу? Энэ том шилтэй. Одоо очиж явж. Одоо харагдчих шít миний ах. Сая харагдахгүйсэн одоо харагдчих шít. Нээдээс унтчихоо юм. Онтой сая сэрсэн. Сая сэрж байна. За. Явлаа хаа. Баяр болгоомжтой. Тавихгүй юм яа. Болгоомжтой яваа. Юм хомд тавих. За болгоомжтой яваа хаа. Манай мандал зоогийн боссын нөхөр нөө хань жил. Одоо ч зоо дотроо явж байгаа юм байна тэгээд. Go. За орж илаа. За болгоомжтой. 징기스 화통에